За Тулаан баримт бэлэн болсон байна. За Ариасын тамирчин. Хүүх Болонгоос. Узбекистан улсын тамирчин Мавлонов Марат Улаан Болонгоос. За Иран бол ер нь төвгүүхэн гараад ирсэн шүү дээ. Тийм үнэхээр бас амархан өрсөлдөгчдийг бол буулгаж авсан тийм ээ. Тэгэхээр бэлтгэлжит үнэхээр өндөр түвшинд байна гэсэн үг. За нурууны өндрийн хувьд бол Иран бол харьцангуй өндөр юм байна. За хоёулаа бар урд төлтэй. За хоёулаа тайван нэгт үзэж гинэ өө. За эргэлтээ өршөлтийг хийж үзэж байна. За эхний эдэн секундэд бол мэдээж энийгээ тандсан байдалтай хинамгай явна. За шүүхсэй. За гэдэг командыг өгч байна тий. За Иран улсын энэхүү Иран улсын тамирчин Салимигийн хувьд бол энэ электрон хамгаалтан дээр за тэр үнэхээр гарамгай оноог бол мэдэрч гаргаад байгаа тийм ээ. Одоо өмнөх хэсгийн тоглолтуудад ч гэсэн гидсний өвшгөлтийг бол маш хүчтэй бөгөөд хурдан хөнгөн жингийн хүн шиг хурдтай давталж оноо гаргаад байгаа. Тэрүүгээрээ ч мөн 4 хоног төвөггүй авлаа. За сая нуруунд талд нь 2 удаа гаргаад. Хүчтэй. За Узбекистан улсын тамирчин бол мэдээж хүчний хувьд бол зангуй илүү 2 оноо бас гитэн. За тэр ингээд хаасан ч гэсэн үнэхээр овжин энэ оноог бол авч байгаа. Энэ бол одоо цэвэр тамирчны дуршлага мэдрэмж. За ингээд хоёр талаас нь өршлөөд байгаа. Тамирчид маань зөвхөн одоо гидсээ хамгаалахгүйгээр нуруугаа бас хамгаалах шаардлагатай болоод байгаа тий. Нуруунд талд битүү бас адилхан мэдрэгчтэй шүү дээ тий. Тий. Тэгэхээр бүгдийн сайн гэдэг бол. За хүнчингийн тамирчин хөлийг бол нэрэ агаар дээр нь шууд нөгөө тал руу шилжүүлж байна шүү дээ тий. За Ариасын тамирчин бол бүрэн төвлөрсөн харагдаж байна. За сая толгоонд бол бас хүрхшиг боллоо тий өөрөө мэдрээд бас биеийн хилэмж нь бол онсоо л гэж байна. Хараахан бол оноо гараагүй. Хэдий онсон байсан ч гэсэн мэдрэгч маань одоо мэдрээгүй бол за Узбекистан улсын тамирчин бас маш нэгдэгтэй үед эргэлтээ өршөлтийг хийгээд бүр давуу талыг за одоо ингэж үнэхээр хормын дотор за энэ гайхалтай эргийн эрэлтийг хийгээд түрүүн нэг хэлсэн шиг нөө 1 секундын дотор шийдэгдэнэ гэдэг байгаа чинь шүү дээ одоо. Тий тоглолт таймер явж байгаа төгсгөлд нь сүүлийн секунд дорхно эргээд ороод ирж байна. За тэгтээ тасалжуулагч нар бол карт өгсөн байна. За ямар ч сан чаленж амжилттай болж торгуулийг авсан. За торгуул авснаар шийдвэр тэр нөлөөлөх үү харъя. За улаан мөн адилхан хоцсон гэдэг шийдвэр бол үлдсэн юм байна. За бэлэг сайхан багшийн хэлснээр нөө эргэлтээ өшгөлтийнхөө үзүүлэлтээрээ улаан булангийн тамирчин эхний үеийг ялсан. за 2 дугаар үе. За 2 дугаар үед Иран авахгүй бол мэдээж шууд тэмцээнд дуусна. Ариалт улсын тавьч бол 1-р үед үнэхээр нягт бөгөөд давмгай байдалтай явж байгаа. Хормын дотор эргэлтийн өшгөлт алдаад. Одоо тэгэхээр таквондод бол эргэлтийн өшгөлт гэдэг ямар чухал бэ гэдэг бол энэ хоёр финалд хоёуланд Богино хугацаанд л оноогоо нөхөд авчиж шүү дээ тий. мэдээж эргэлтийн өшгөлт бол одоо энгийн техникээс хамаагүй үйлсэлийг явуул хэцүү. Тэрийг амжилттай огно гэдэг. Үнэхээр их хөдөлмөрсөн нь бол харагдаж байгаа юм. За Иран улсын тамирчин бол одоо 2 дугаар үеийг бол заавал авах шаардлагатай. За уг нь бол 1-р үедэр бол давуу байдалтай яваад чадчихсан.
Тэр одоо бол гэхдээ нэгдүгээр үе бол биш харьцангуй сэтгэл зүйн хувьд бол бас 50 бас болсон байх. Яа за дээшээс болно. Гой тесрэлт орж ирлээ тий. Ялж байсан раундаа алтахаар бол мэдээж тамирчинд бол хүн цохилт болно. За Ариосын тамирчин үнэхээр хүчтэй довтолж байна гэцэнд бол одоо гидсний хамгаалт бол дөргиж байгаа нь харагдаж байна. За хугацааг бол үнэхээр сайн мэдэрч байна. За тэгтээ Узбекистан улсын тамирчин бол ингэж тайвшруулж байгаа л эргэлтээ өшгөлтэй амжилттай болгоод даваа байдлаа авчаад байгаа. Тэгэхээр одоо Иран улсын тамирчин маань бас тэрийг л тооцох хэрэгтэй. Одоо эргэлтээ өшгөлт бол мэдээж дахиад ирнэ. За ялангуяа сүүлийн секундын дээр бол бүр их ирэх байх гэж таамаглаж байна. Маш анхааралтай байх хэрэгтэй тий. Эй за За дээшээс. энэ толгоонд өшгөлсөн ах оноо гарсангүй. За сая тамирчин шүүгч рүү тоолооч яйл гэдэг реакц үзүүлж штэ. Тий. За хэрвээ ингээд тэтэрхий шүүгч рүү хандаад байвал Бас торгуул авах магадлалтай. бодлолтой тий. За 15 секунд. За одоо эсгэргээр Узбекистан болсон юм. За одоо нэг эргэлтийн өшгөлт. За ирсэн. За энэ удаа бол амжилтгүй болсон. Яг тэн За дээр нь дахин тааруулаад. За энэ удаа. За Ариосын тамирчин бол энэ өшгөлтийг яалтчгүй тооцож ээжээ. Хариу ихээч гэсэн сайн хийлээ. За бас аюултай өшгөлт сүүлд ирж байна. Мэдээж энэ бол пенальтын тоглолт шүү дээ. За арилцсан 1-1 үеийг авсан. Шийдвэрлэх 3 дугаар үе гархан тодорхой боллоо. За. За гайхалтай. За эн чинь л бинаа шүү дээ. 7-1. Ийгээд 2 дугаар үе аваад За сая Иран улсын тамирчин маань нэлээд яг эргэлтээ техникээр нь яг нэг гаргаал яг жийж штэ тий. тийм магадгүй энийг бол сая нөгөө нэгдүгээр үеийн завсарлагаанаар дасгалжуулагчтайгаа ярилцаад тэгэхээр энэ дээр бол дасгалжуулагч бол үнэхээр урахана сайн гаргасан бай. За шийдвэрлэх 3 дугаар үе. За за нэгдүгээр үе 2 дугаар үе дээр хараахан оноо гаргаж чадахгүй байсан өшөлтөө бол амжилттай болголоо уйхгүй хийсээр байгаад. За энэ нурууны өшөлт ирээд байгаа. За зээжний хамгаалт наалт суларсан байна. За нөгөө 1-2 дээр яг хийх гээдсэн шилтэр л сая 20 минут эдгээс авлаа штэ. За одоо тэгэл миний урд хөл илүү юу чиний эргэлтийн өшөлт илүү юу гэдгийг хоёр маань үзнэ. За дараа арчтай. урд хөлөөс бас маш эвлэгхэн 2 хоног наагаад авчиж байна. За торгуул ирэх магадaltaй дивчнээс за нөгөө эргэлтийн өшөлтөө одоо баруун талдаа хийж байна. Өмнө нь бол дандаа зүүн талдаа хийгээдсэн. Нэгдүгээр улсын тамирчин маань бол бас хоёр талдаа жигд эргэж байна. Энэ бол бас их өндөр ур чадвар. Ихэнх тамирчид бол нэг талдаа л эргээд идэг. За саях бол бас их одоо ерөөсөө хийж үзүүлээгүй нууцсан байсан бас баруун хөлний эргэлтийн өшөлт ирсэн. Заанч харамсалтай нь оноо болсонгүй. Техникийн хувьд бол их цэвэрхэн байлаа шүү дээ. Ялч техникийг ер нь хоёр талдаа ер нь жигд болгоул ер нь даваа байдал үүснэ гэдэг байгаа шүү дээ тий. За сүүлийн 1 минут. За одоо энэ тоглолт үлстэй хаашаач эргэж магадгүй аль аль тамирчнаас юу ч ирж магадгүй. За Узбекистан улсын тамирчин бол их тайван ингэж байж байгаа л бас үнэхээр санамсар төсөөлөөгүй зүйл тулаануудыг бол гаргаад байгаа. За нөгөө ихэнд болсон өшгөлт явсан. За энийг бол тооцоож хоошо толгоогоо нэлийн сайн гаргалаа. За хөлөө зангаж өргөөд торгуулийг авч байна. Өшгөлтөө гүйцэлгүйгээр зангах юм бол мэдээж торгуул ирнэ. За Иран улсаас за зүүн хөлийн гидсний өшгөлт маш хүчтэй ирсэн. За 6-4 болгоод оноогоо ортууллаа. За Узбекистан улсын дасгалжуулагч карт өргөөд. За саяны торгуулийг үгүйсгэж явах шиг байна тий. Тавьж. За яалсан байна. Чаленжтай ялч. За тасгалжуулагч үнэхээр торгон хүмүүс мэдэрч.
авлаа. За одоо энэ нэгзэгтэй үед за сүүлийн 30 секунд финалийн тоглолтод 1 оноо гэдэг бол үнэхээр том оноо. Маш том оноо, тоглолтыг эргүүлэх оноо. Довтлогоо явж явах тохиолдол хийгдсэн учраас те. За 4-4 адилхан болцсон байж байгаа. Яа сайн илүү асчих шиг боллоо. За тий 5-4 болох хэвээр тийм ээ. За энийг ч гэсэн бас хойноос Узбекистан улсын тамирчин Мавлонов Марат улаан болон гал. За тийм ээ 5-4 харьцаатаагаар эхэлж байна. 5-4. За сүүлийн секундууд руу ороод эхэлсэн. За энэ энэ зөвлөлийн шилтгийг мэдэж үү. За тэр. Буцаагаад. За нөгөө. За давуу байдал байгаа. За гайхалтай. Одоо Үзбект бол давуу байдал орчлоо. Тэрийг мэдрээд ирээ шахаж байгаа. 5 секунд, 4 секунд. Оноолчлаа. 3 2. За. За Үзбекистан тамирчин бүр эргэлтэй шүтгийг бол үнэхээр гайхалтай хийлээ. За энэ чинь одоо үнэхээр яг Даконогийн спортын гайхамшиг шүү дээ. За сүүлийн 2 секундэд толгоонд өшөглөөд арга болж байна шүү дээ тий. Гайхалтай. Үзбекистан улсын тамирчин бол үнэхээр игдэгтэй үедэд яалчгүй маш сайн техник хийж давуу байдлыг авсан. За үнэхээр харамсалтай. Ялагдлыг хүлээж байна. За Иран улсын тамирчин бол сүүлийн 2 секундэд үнэхээр гоё баазарлаа. Ийм л гайхалтай спортч үү дээ. Нэмэх нь 87 кг. Ийм хүн жингийн тамирчин тийм богино хугацаанд маш их хурдыг толгойн өшгөлт рүү гаргаад бүр толгойн доноо аваад хожиж байна. За өөрийн улсын тугаа бариад дасгалжуулагч таа. За энэ бол тамирчин хүний бол хамгийн гоё мөч. Дасгалжуулагч хүмүүс. За бүтэн багийн хувьд бол энэ бол хамгийн баяр жаргалтай мөч байгаа. За энэ үнэхээр энэ цэвэрхэн гайхалтай өшгөлжээ. Ямар ч зуурсан юм байхгүй. Маш цэвэрхэн. За аль аль нь дүндэр ур чадвартай сайхан тоглолтыг үзүүллээ шүү дээ тий. За ингээд эрэгтэйчүүдийн нэмэх 87 кг хэмжээнд Иран улсын тамирчин Салими Ариан аваргын алтан медалыг авч Аз ТV-ийн шилдэг авраг боллоо.